Сайн уу? 3 хүн, 5 хүн байна уу? Компьютероос орохсон чинь болдгоо. Утаснаас орж байна. Хараа тохиогнууд нь Facebook аваад өөр болсон юм шиг. За боломжтой бол энд байгаа хүмүүсээс нь манай групптэй шеэр хийгээд өгөх боломж байна. Би эндээс групптэй шеэр хийж мэдэхгүй байна. Яаж ордог нь мэдгүй. За сайн уу? Sunshine, сайн уу отхон туяа. Хідэн хөөх юм байна. Art live хийгээгүй. Бараг жил болсон. Тэмүүлэн байна. Сайн уу Тэмүүлэн? За баярлалаа Тэмүүлэн. Арамэнд. Сайн уу Болт? Хүмүүс нэмэгдтэл хэдүүлээ төр зургийн хүлээж. Хэрэг та хэдэд асуулт байвал хэдүүлээ өнөөдрийн ярианы 1-р сэдв нь болохоор өөртөө итгэх итгэл байгаа. Тэг мэдээж хүмүүс ямар асуулт асуун тэрнээс хамаарат сэдвийн агуулга нь өөрчлөгдөж болно. За яагаад өөртөө итгэх итгэлийг сонгосон бэ гэхлээр айл ноднон хийдэг байсан өөртөө итгэх итгэлтэй холбоотой сэтгэл заслын постн дээр хүмүүс сонирхож их дараад хүсэлтүүд явуулаад байгаа. Тэгээд тэр хүмүүстэй зориулаад бас хэд хэдэн чухал зүйл хэлж өгье гэж бодсон. Бас хэрэгцээ байна уу гэж харагдаж байна. Сайн уу мандах. За хэрвээ та хэдэд өөртөө итгэх итгэлтэй холбоотой асуулт байвал надтай хуваалцаж гэж хэлмээр байна. Сайн уу? Сайн уу Сарнаа? Совдан. Баярлалаа Совдаа. Хай Зой ороод ирсэн байна. За хүмүүсийг орж ир нэмэгдтэл хүлээж. Хэрвээ та хэд лайв дээр нэмэгдээд цуг лайв хий орж ирээ гэвэл болно шүү. Таны видео харагдана гэсэн үг. За өөртөө итгэх итгэлтэй холбоотой асуулт байхгүй бол би эхнээс нь яриад эхэлжээ гэж бодлоо. За өөртөө итгэх итгэл гэдэг ихлээр нэг тийм хаач явсан тий ганхашгүй өөрийнхөөрөө тий хүснээ хэлцдэг. За хүснээ ярьцдаг. Бодоод байгаа үйллүүдээ эргэлзгүйгээр хийчихдэг. Хүн хүнээс ингээл санаа аваад ингэх юм болоо тэгэх юм болоо гэдэг эргэлзээ байхгүй тий. Тийм байдлыг бас хэлэлдэж болно. За мөн зарим хүмүүст бол айдасгүй байдал. Хүмүүс маш их айж байгаа шүү дээ. Энд сонголтыг хийчих юм бол би яах юм болоо? Муу юм тохиолдчих болоо? Энэ сонголтыг хийчүүл надад би яачих бол хүмүүсийг зовоочих болоо, өөрийгөө зовоочих болоо ингээл маш их эргэлзээтэй айцтай байгаа байдлууд бас ажиглагддаг. Мэдээж дэлхийд даяараа одоо зөндөө олон өөрчлөлтүүд явагдаж байна шүү дээ. Пандемикийн дараа сэргэх болов гэтэл дахиад дайнд ажин тэгээ ялангуяа хөрш орнуудад асуудал нэлийн хурцтмал байгаа энэ үед мэдээж Монгол хүмүүст, Монгол бизнесүүдэд маш хүчтэй тусаж байгаа. Жирийн тэ олоод авчдаг байсан зүйлүүдийг одоо жишээлбэл тухайлбал ачаа тээврэгч дээр тэ маш их зардал гаргаж чиглэл болгож авчирч штеп. Тэгэхээр яг үүндээ Монголд байхгүй байгаа учраас хүн болгоны өдөр тутмын амьдралд тулгарч байгаа асуудлыг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэг түгээмээс сонсогдож байгаа зүйл бол юмны үн асар үнэтэй болсон гэд. Энд бас юмны үн өндөр бас мэдрэгдэж байгаа хүмүүс би ээжүүдийн нэг групп дээр байдаг одоо Кембриж хотын өдөртөө л хид хидээр юмны үн асар өндөр үнэтэй хоол их өндөр болсон байна. Өнөөдөр хоолны мөнгөгүй болчлаа гэх постууд бас харагдаж идэг. Тэгэхээр Монгол тулгарч байгаа асуудал бас дэлхийд даяараа байна.
гэдгийг хэлгээд. Тэгээ энэ асуудлууд бол ерөөсөө угаасаа түүхэндээ бидний хувьд тулгарсаар л ирсэн. Хэдхэн жил одоо 90 онд те бүх нөгөө бидний мэддэг байсан системийн нураад мөнгөний анш бүгд навсуунаа. Тэгээд тэр үед том шинжилтүүд бий болж исэн ч гэсэндээ асар их олон хүн зовж хамсан шүү дээ. Ийм түүхүүд дэлхийд даяараа олон орны улс оронд угаасаа тулгарсаар ч ирсэн. Тэгэхээр энэ дунд яаж ханхшгүй ихтэй байдлаа олох вэ? Тэгэхээр нэг талаараа өөртөө итгэх итгэл нь амьдралд итгэх итгэл. Амьдралд итгэх итгэлээс бас маш их хамаарх байна тий. Их сонин амьдрал одоо ингээд хүмүүс надаас үйлчлэгээ аваад ингээд явж байхдаа амьдралын тухай янз бүрийн сонин өвөрмөц бас хязгаарлагдмал хортой тийм итгэл өмчлүүдтэй байгаа нь ажиглагддаг. Жишээлбэл амьдрал угаасаа шудраг биш штэ. Амьдрал угаасаа санснаар хязгаарч болдгоо штэ. Өөсөө ингээл явж идэл нэг муу юм тохиолддог. Хизээч одоо миний амьдрал хизээч өөдлөхгүй гэдэг ч юм уу. Хизээч надад хайр байгаагүй байгачгүй гэсэн утгатай тийм маш их гүн тийм итгэл өмчлүүд ажиглагддаг. Гэтэл энэ нь нэг талаараа бидний одоогийн амьдраад байгаа нөхцөл байдлаас хамааралтай мөн гэд бодтол нөлөөлн тэрийг одоо триггер хийж буюу дотроос ч сэдрэж гаргаж ирэх боловч тэр амьдралд итгэх итгэл үнэмшил бага байхад суурьчдаг, тогтцдог. Тэгээ бидний ихэнх нь тийм амьдралд итгэх итгэл үнэмшил сул байна. Буюу одоо trust the universe энэ ертөнц дэлхийд итгэх. Тэгээд энэ амьдралд итгэх итгэл маш сул. Тэгээд сөрөг байгаа. Энэ суур итгэл үнэмшил өөр болохоор яах аргагүй ямар ч төрлийн үйлдэл хийлээгээд нэг л юмдаа гацчихад байгаа. Үйлдэл бол юу вэ гэвэл бидний нэг л юмыг маш сайн энэ амьдралаа сайн авч явахын тулд бид нэр юуг маш сайн ээж аваараа сургуулаар залгасан байх гэхлээр үйлдэл хийх ёстой. Юм хийх ёстой. Зүгээр сууж болохгүй. Гэтэл цаа талын тэр хөдөлгөгч хүч болох хамгийн том агуу хүч болох 90%, 80% энерги нь гарч ирдэг тэр цаа талын итгэл үнэмшлийг огт ярьдаггүй. Баг байхад за худлаа ярьж болохгүй, хулгай хийж болохгүй гэдгийг бас сайн сургадаг байсан болохоос биш. Яг бидний үнэт зөвс юу юм? Энэ ертөнц дэлхий гэж юу юм? Юунд бид нэр итгэж амьдрахын, амьдрал ямар юм гэдэг тухай тийм өөдрөг үлгэр түүх ээж авинтай холбоо гэр бүлийн яриа баг байсан юм шиг санагдаад байна. Яагаад тэгэхээр би нэг Монголоос хэдэн үлгэрүүд үлгэрийн ном өдр ингээд захиалж авсан. Тэр үлгэрийн номнуудын үлгэрүүд үнэхээр сонин гайхамшигтай. Тэр хүүхдэд хуваалцаж болохоор зүйл юм уу үгүй юм уу гэдэл 8 болгоно илүү 9 болгоно ингээд хамт амьдарч байгаад үлсэнгүүдээ нэг алаад итцсэн гэдэг. Тийм үлгэр байгаа. Бас нэг нь болохоор авдрын ороолоос арай хэд нөгөө бидний би одоо шил тэрийг сонсож дуулж л байсан. Авдрын ороолоос авсан атга гурлаар хийсэн, савны ороолоос авсан шанаг гурлаар хийсэн за тэгээд их хамттай гэдгийг нь хэлж өгч байгаа. Олдошгүй их хамттай зүйл гэдгийг нь линэгээр төрслээд байгаа шүү. Тэгээд дээрэс нь хүмүүс тэрийг нэг хулгайлт тэр хүүхдээс авч итгэх гээд байгаа тийм түүх харагдаад байгаа. Тэгэхээр дандаа тийм бидний тэр одоо сонсож өссөн зарим түүхүүд их сонин хачин маш их туйлын гачигдмал хүмүүсээс өрсөж авахгүй бол ингээд уусчдаг гэдэг гачигдмал хин нэгin юмны чинь булаана гэдэг гачигдмал байдал. Тэгээд амиагчсэн гэхлээр чи өөрийнхөө тухай бодоод ингэх юм бол одоо сайн хөвгтөл байхгүй юм бол ээж аав чинь ингээд одоо нэг хөний үлгэр эдэргээд байгаа шүү дээ. Явцдаг эдэргээд ийм сонин итгэл өмчлүүдээр бид ингээд далд ухамсараа бүр ингээд програмчлсан байна. Тэрнээс болоод 1000 үйлдэл хийгээл тэмцээдэдэг боловч нэг нь шуманд айргалдаг. Үйлдэл бол ерөөсөө хамгийн сүүлийн авах арга хэмжээ болохоос биш уг дуугүй бодоод босч ирээд өдөр болгон үйлдээдээ завгүй чөлөөгөө яваадаа гэсэн үг бол огт ерөөсөө биш ээ.
За тэгэхээр энэ суур ихтгэл өмчлөлийн хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Тэгэхээр өөртөө ихтгэлгүй байдал гэдэг маань бүр цаана хамгийн нэгдүгээр жоох нь амьдралд итгэхгүй, энэ ертөнцид итгэхгүй байх нь шүү дээ. Тэгээд тэр ихтгэлгүй байдал чинь бидний бага бахта авсан мэдээллүүдээс гадна ертөнцийг одоо үзэж тулсан юмнаас гадна травма яваад байна. Үзэж тулсан юм дотор чинь травма орно л да. Травма гэхэлэр сэтгэлийн шок, шарах тийм ээ. Одоо та боддоо манай хүүхдтэй 2 хүрэх гээд явж байна. 2 настай хүүхдүүдтэй хүмүүс зөндөө байгаа х тийм. 2 3 настай. Ингээл уйлаал, өөрийнхөөрөө байх гал нэг бол ингээл юун мэддэхгүй ингээл тэрүүлнэ гэснээр тэрүүлэхгүй цухтаагаал ингээл сонирн байгаа шүү дээ. Сэтгэл нь янз бүр болж хувраал. Тэг энэ тохиолдолд ерөөсөө би ингээд эмээ өвгөнөрийн ингээд хүүхдүүдтэйгээ жоохон ач зээ нартайгаа харилцаж байгаа ингээ хараад юуг ажиглаж байгаа гэхлээр хүүхэд уйлах нь эмээ өвгөнөрийн хувьд маш тухгүй байдаг. Тэгэхээр магадгүй өөрсдөө эцэг их байхдаа тэрийг юу гэж ойлгож болох вэ гэхлээр хүүхдүүдэд уйлуулдаггүй байсан. Буюу уйлах эрхийг өгдөггүй, зөвшөөрдөггүй. Уйлах юм бол муу хүүхэд дугуй гэж хэлдэг. Эсвэл уйлах юм бол ямар нэгэн байдлаар аргацаадаг, дугуй болгодог, төр аргацаах, чихэр жимс өгдөг, төр хөссөн юм өгдөг гэх. Тэгэхээр хүүхэд яг энэ бид нар одоо дөнгөж 2 3 наснаас ахуулаад сэтгэл хөдлөлөө чөлөөдөө илэрхийлж эхэлдэг байна. Тэгээ маш том дийлдэшгүй сэтгэл хөдлөлүүдийг мэдэрч эхэлнэ. Энэ үед нь тэрийг нь мэдээд гарах боломж олохгүй байснаас болоод за дээрээс нь нэмээд бүр алгадна, зодно, дугаа гэж хэлнэ, хаяад явна шүү гэж хэлнэ. За дээрээс нь ээж аав орхиод явна, нас орж болно. Өөр амьдралын аваар осолд орж болно. Амьдралын зөндөө олон травма үүсгэх шокууд ингээд бий болоод тэр үед бий болж болно те. Дээрээс нь жирийн хүүхдийнхаа уйлж байгааг гэд байгалийн жам ясны зүйл юм а гэж хүлээж аваад тэрийг удирдах арга замаа олоогүй байж итэл нэмээд шок үүсгэх санхүүгийн дарамтууд хоолгүй байдлаадаа ингээд маш олон юмнууд үүсээд бий болчихгоо тэр хүүхэд ээж аав тэр бүхэндээ дийл хийж чадахгүй болохоор чинь яаж тэр хүүхэд өөрийгөө зохицуулж чадах вэ? Ингээд сэтгэл зүйн үед гацаанд орчиж байгаа. Хэрвээ үнэхээр ээж аав чи сэтгэл зүйн боловсрол өндөр биш байсан бол бид нар ямар нэгэн байдлаар өөрийгөө хязгаарлахт эрдөө итгэлгүй байдалтай болох тэр суур програмчлалыг багаас авчихсан байна. Гэхдээ эн чинь та одоогийн амьдрал чинь та ингээд хин нэг золиос болчихсон гэсэн үг биш. Одоо ямар гайхамшигтай боломж байгаа гэхлээр та ийм юмнуудаас болоод миний өөртөө итгэх итгэл алга болчихсон байж болох нь одоо нөө багасчихсан, дундарчихсан байж болох нь байна. Гэхдээ эн чинь угаасаа би өөртөө итгэлгүй гэсэн үг биш юм байна. Тэгвэл энийг олж авахын тулд таны өөрийг юу вэ гэхлээр дахин өөртөө тэр хүсэж байгаа ээж аав болох. Одоо өөрийнхөө эцэг гэх болно байхгүй юу? Тэгвэл миний ээж энийг хийгээгүй, тэрийг хийгээгүй, ингэж өгөөгүй, тэгэж өгөөгүй байснаас би болоод ингээ гацаанд орсон гэдэг. Энэ бол хохирогчийн сэтгэлгээ. Та хохирогч байгаа цагт хизээд нэгэн газараа эргэлзээр байх болно. Таны реакцлаад, уурлаад, буруутгаж байгаа тэр бүхэн чинь нэг талаараа та өөрийгөө хохирогч гэж барьж байгаа л төлөв. Хохирогчийн төлөвд барьж гинэ гэсэн үг. Гэхдээ энэ чинь амьдралд одоо ядгийн энийг бас хитрхи нэг талаар хүлээж авчлахгүй. Амьдралд бухимдах, уурлах, дургуутсах зүйл маш их олон гарна. Реакцлах уу зөндөө гарна. Гэтэ би таныг тэндээ битгий удаан бай гэж хэлнэ. 5 минут, 10 минут реакцлаад бухимдаад, сайхан өөрийгөө тайвшруулад тэгэд хохирогч биш байх сонголтыг хийнэ. Хохирогч биш байх сонголт хийнэ гэхэлэр энээс болоод тэрнээс болоод би өөртөө итгэлээ алдцаа. Одоо ингээд би бусдад адилхан жаргаад явж байгаа байтал танаас сулчлаа, энээс сулчлаа гэж гондоо суух гайх нь штэ. Тэгэхээр таны нэгдүгээр сонголт бол юу байх вэ гэхэлэр хэрвээ бүр багаас чинь өөрийнхөө ерөөсөө нэгдүгээр сонголт бол өөрийнхөө эцэг гэх болно. Эцэг гэхийн хамгийн нэгдүгээр үүрэг юу гэж
хүссэн болгоныг энэ хүүхдэд авч өгөөд эрхлүүлээд ингээд ийн гэсэн үг биш. Хамгийн нэгдүгээр үүрэг бол өөрийгөө nurture хийх буюу тэр хүүхдийг өсгөн боожуулна. Одоо дэмжинд итгэнэ. Nurture хийнэ гэхээр одоо маш их ингээл амтсан цангацсан байж гэн тийм ээ. Тэр үед ингээ ус уугаад цангаагаа тайлах шиг тэр үйлдэлүүдийг хийж байгаа. Тэгэхээр хүүхэд бол хүүхэдэд яах нь nurture хийлгэх хэрэгцээ хамгийн түрүүнд байдаг. Nurture хийхийн тулд суур хэрэгцээнээс эхэлнэ. Хамгийн нэгдүгээр суур хэрэгцээ мэдээж хоолноос гадна нойр байдаг. Гэтэл бид нэр ингээд нийгэм одоо нүүдэлчин амьдралаас гинэд хотчсон амьдрал сүүлийн одоо 100 жил 60 жил юм уу тий. Сүүлийн 100 жил гинт нэг нөгөөд ороод ирчихсэн. Тэгтэл за одоо ингэж бодъё л да. Хотод нөгөөд ирчихсэн айл нэг гэж бод. Мал хувь нөгөө нарны одоо цаг агаарын байдлаас нэг их хамаарахгүйгээр ингээм амьдраад иж болох болж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл нарны тусгалыг дагаж амьдралаа удирдах шаардлага болсон ба штэ. За ингээ хотод нөгөөд ирсэн гэрт амьдардаг айл байлаа гэж бодъё. Тэгсэн чинь интернет амархан болсон те интернеттэй байгаа. Тэгээ телевиз байгаа. Тэгэл одоо хүүхдийн нойр гэдгээр ярьж байна те. Телевизээ ийм томчууд нь цогсоо зайгүй үзэл хүүхдүүдээ унтах цаг орон зай болохгүй. Хэвийн одоо нөгөө амьдралын мал аж ахуйгаа дагаж амьдралын хэв маягаар ингээд удирддаг байсан бол тэр байхгүй болцсон. Өөрөө удирдах хэрэгтэй болж шүү дээ амьдралын хэв маягаар. Тэр үед нь ямар ч одоо нөгөө зохион байгуулалт байхгүй. Амьдралын хэв маяг зохион байгуулалт байхгүй болсноос болоод өөрөө ч унтдаггүй, хүүхдүүд нь ч унтдаггүй, замар зохион байгуулдаггүй. Тийм байдалд орчиж байгаа. За жирийн таад одоо зүгээр бас байранд амьдарч байгаа, хотод амьдарч байгаа хүмүүсийг бод. Маш их телевиз үзэж байгаа, гар утас сууж байгаа. Инээсээ болоод өөр хүмүүстэй унтуулж чадахгүй байгаа, өөрөө ч унтаж чадахгүй байгаа байдал байгаа шүү дээ. Тэгээ нойргууд бол Монголд маш их байгаа. Тэгэхээр технологийн хотчлтууд дээр нэмээд технологийн өөрчлөлтүүд, дээрээс нь нэмээд маш их мэдээллийн ийм орон зай бий болсноос болоод бид нэр цагтаа унтаж цагтаа амарч чадах болсон. Тархимаар хэд их мэдээллээр ачаалагдаад байна гэсэн үг. Тэгэхээр бидний нэгдүгээр яг нь өөртөө итгэх итгэлээ олж авахын нэгдүгээр алхмуудын нэг нь ийм юмнаас болоод өөртөө итгэх итгэлээ алдсан байж болно. Нэгдүгээр алхам нь одоо өөртөө эцэг гэх болно. Эцэг гэх болоход нэгдүгээрт өөрийн суур бүх хэрэгцээтэй хангана. Унтах, идэх, амрах бүх зүйл амралттай байдаг. Байгалийн бүх зүйл яг нь дээшээ доошоо ингэж урсаж явдаг. За хоёр дахь зүйл болохоор зэрэг суур хэрэгцээгээ хангаас гадна өөрийнхөө энэ оюун санаанд далд ухамсарт бүрэн шингээ суучсан байгаа таныг хязгаарлаг итгэл өмчлүүдээ өөрчилнө. ертөнцийг үзэх үзлээ өөрчлөн гэсэн. ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөхөд таны эд эсийн төвшөнд өөрчлөлтүүд гарч идэг. Хүмүүс генетикийнхаа бүтээгдэхүүн юм байна. Аав ээж хоёрын генетик ямар байна? Тэрнээс болоод би ухаантай хүүхэд төрхөө амьдрал нь ямар ах вэ гэдгийг баг шийдэгдэнэ, эрүүл байх уу үгүй гэдгийг шийдэгдэнэ гэд итгээд бид нар өдий хүртэл амьдарсан чинь одоо эпиженетик гэхлээр генетикийн дээд генетикийг дарах генетикийн дээд ойлголт гэсэн утгатай юм аа тийм ээ. Квант физик. За одоо өөр юу нэ? Эпиженетик, квант физик, нейросайенс одоо тарих судлал эдгээр ингээд сүүлийн үеийн ийм шинжлэх ухаанууд юуг нотлоод байгаа вэ гэхлээр үгүй бид нар генетикийнхаа бүтээгдэхүүн биш юм байна. Бид нар ертөнцийг үзэх ямар ихтгэл үнэмшилтэй байна, өөрийгөө үзэх ямар ихтгэл үнэмшилтэй байна. Тэрнээс хамаарад өөрийн эд эсээ даун регулейт хийх буюу эд эсээ мөхөх хором хормоор баг багаар өвчлөлт дуудах хөгшрөлтөд өвчлөлтөд дуудах байдлаар програмчлах уу? Up regulate буюу дандаа эд эс чинь хүнс сэргээгдэж шинжлэгдэж байдаг, үргэлж сэргэн залуужж байдаг. Өвдөлтөөс одоо өвчнөөс сэргийлж байдаг тийм байдлаар эд эсээ удирдах уугүй юу гэдэг чинь
ер нь хүний гарт юм байна гэдгийг тодорхойлчиход байгаа байхгүй. Тэгэхээр та англи хэлтэй бол хэрвээ энийг эргэлзэж байгаа бол epigenetic-ийг судлаад үз. За тэгээд өөр quant physics-ийн янз бүрийн дүрмүүдийг судлаад үз. Тэр байтугай quant physics юу гэж заадаг вэ гэхэлэр таны эс байна тийм үү? Таны эсийн хамгийн бага түвшин одоо зүгээр энгийн физикт юу гэж заадаг вэ? Метафизикт юу гэж энгийн физикт юу гэж заадаг вэ? Атом байдаг, молекул байдаг хамгийн жижиг хэсгүүд нь юм байгаа гэдэг шүү дээ. Гэтэл жижиг хэсгүүдийн нэг л болохоор дахиад жижиг хэсгийг гарч ирээ л гэдэг. Улам цаашаа ингээл яваа л гэдэг. Гэхдээ үтсийн эцэс хамгийн жижиг хэсгийг нээгээд үцхэд тэр дотор нь хов хоосон орон зай байдаг. Тэр хоосон орон зай нь wave sound долгион vibration, wave and vibration үеэлзэл тэгээ дууны тийм хослол бүхий хов хоосон орон зай байдаг. Тэрийг хүн нэгээд ажиглах төдийд нэг юм болж идэг учраас observation effect гэдэг нэг юм байдаг. Тэрийг би дараа ярьж өгье. Хүмүүсийг төөрүүлж магадгүй учраас. Тэгэхээр миний хэлээд байгаа зүйл болохоор тэр эд эсийн чин төвшин гүндээ хов хоосон зүйл байдаг юм байна. Тэрний хамгийн сүүлийн цэгийг particle гэж нэрлэж болно. Тоосон зур гэсэн үг юм байна. Тэр тоосон зур чинь энэ гариг эргэсийн хааныг одоо өөр хэсэгт яг түнтэй адилхан тоосон зур байж идэг. Таны ихтгэл урамшил таны дотор өөрчлөлт гарахад энэ ертөнц дэлхийн энергт өөр нэг газар оршиж байгаа тэр партиклд чинь тоосон зурт чинь хормын дотор яг адилхан өөрчлөлт явагдаж байдаг. Тэгэхээр та ихтгэл өмшлөө өөрчилсөн цагаас эхлээд өөр дээр жоохон л ингээл ажиллаад эхэлсэн цагаас эхлээд ертөнц дэлхий таны төлөө өөрчлөгдөж эхэлж байгаа. Та өөрийнхөө төлөө өөрчлөгдөж эхэлж байгаа. Энэ үед хитгэн одоо надаас үйлчлэгээ аваад явж байгаа хүмүүс бас яриад байдаг. Хитгэн сар жилийн дотор надад ийм гайхамшигтай зүйлүүд тохиолдоод ингээд байна гэдэг. Чи ихтгэл өмшлөө дөнгөж өөрчилсөн цагаас заавал олон жил зовж шаналж хөдөлмөрлөн гэхдээ эн чинь нэг ийм ихтгэл өмшлөөс хөдөлмөрч юунаас ямар ихтгэл өмшлөөс үүдэлээр гайхамшигтай их зовж махруун зүтгэж хөдөлмөрлөхгүй юм бол энэ дэлхийд амь зов харахгүй. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөд байгаа шүү дээ. Энэ тарих угаалт гэж хэлнэ би. Слэцмийн үеийн ихтгэл өмшил одоо тэр тарих угаалтаас ч үүдэлтэй гэж болно. Тэрнээс ч өмнө үүдэлтэй гэж болно. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол та ихтгэл өмшлөө өөрчилсөн эхэлсэн цагаас эхлэн энэ ертөнцөөр яг адилхан өөрчлөлтүүд тэр энергийн хувьслын өөрчлөлтүүд бий болж байгаа. Тэгээд гайхамшигтай зүйлүүд тань тохиолдож эхэлдэг. За эн чинь гэхдээ та альва бэрхшээлтэй тулгархгүй гэсэн үг бол огт биш. Тулгарна. Гэтэ бэрхшээлийг та боломж болгож хувиргадаг. Гэх мэт түнчлэн квант физикийн дахиад нэг зүйлийг ярьж өгье гэж бодсон. За энэ ертөнц болохоор танаас гадна нэг бурхан гэж байгаад, чөтгөр гэж байгаа шийтгээд одоо ядгийн таныг ингээд хараад шүүгээд байгаа биш юм л дээ. Энэ бүхэн ч ерөөсөө таны оюун санаа тань дотор таны толгойд л байгаа. Хинч таныг шүүгээгүй. Таны толгойд л байгаа. Тэгэхээр энэ ертөнц дээр яаж амьдрна гэдэг бол танаас маш их хамаарах гэдэг байна. За хоёр дахь нэг санаа чухал зүйл болохоор та өөрчлөгдөг тэнд нэг ертөнц дээр гайхамшигтай өөрчлөлт бий болж байна гэж штэ. Одоо дэлхийд даяараа өрнөд байгаа бас нэг чухал зүйл юу гэхээр энэ дэлхийд инх тайван найрамдлыг авчрахын тулд хүн болгоны оролцоо чухал байна гэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би ингээд дотоод ертөнцийн шинжлэл авчрахад миний орчин болон энэ дэлхийд өөрчлөлтүүд бас явагдчихадаг гэсэн үг. Тэгэхээр бид нар ингээд байдаг ш нэг энэ асуудлыг шийдчихвэл энэ нь л хувь нэмэр оруулж чухал ингээ болох гээд байна гэд. Одоо жишээ хүүхдийн хоол ундны асуудал, хүүхдийн хүчирхийллийн асуудал, хүүхдийн одоо ингээл ингээ
хүүхдүүд маш их бидний санаа зовдөг шүү дээ. Энэ нь ганцхан дээр асуудлын араас хөөцөлдөхөөс гадна та өөрөө өөртөөгөө ажиллаад ухамсараа нээх үед ухамсараа нээн гэдэг нь тийм гэгэрх том асуудал огт биш. Тэр далд ухамсарт байгаа автомат бодол сэтгэл хөдлөлүүдийг өдий олон жил амьдрахдаа давтан хийсэн ухамсаргүй үйлслүүдэд таньж сэрж мэдэмсэрч эхлэхийг л хэлж байгаа. Ингээд анзаараад эхэлж байгаа энэ үед чинь таны эргэн тойрны хүмүүсийн ухамсар аяар ингэж чөлөөлөгдөж буюу сэргэх замыг олж идэг. Тэгээд дэлхийн хүн амын зөвхөн 1% л ийхүү ухамсараа сэргэх үед дэлхийд гайхамшигтай инх тайван тогтно гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр миний та энэ одоо Монголд байгаа асуудлуудад санаа маш их зовж байгаа бол байж сууж чадахгүй, унтаж чадахгүй байгаа бол эхлээд өөрийнхөө ухамсар буюу олон жил ухамсаргүйгээр давтан үйлдэж хийсэн үйлдэлүүдээ ухамсаргүй бодлуудаа сэтгэл хөдлөлүүдээ таньж анзаарч тэрэн дээр өөрчлөлт хийж эхэлнэ. Ингэжээж бид нар яах нь нийгэмдээ хариуцлагатай одоо жинхэнэ нөлөөлөгч хариуцлагатай нөлөөлөгч болж хувирна. Ингээд та нөлөөллийг аваад дотоод хүчээ ингээ мэдрээд эхлэнгүү чинь юун өөртөө итгэх итгэл байтугай. Өөртөө итгэх итгэл бол ерөөсөө угаас байх ёстой зүйл. Энэ зүгээр өөртөө ажиллаж эхэлсэн цагаас чинь эндаа угаасаа мэдрэгдэж эхэлнэ. Тэгснээс өөртөө итгэлтэй болчихвол би энийг авна. Ийм амжилтанд хүрнэ ингэж ярина гэсэн үг биш байхгүй. Өөртөө итгэх итгэл чинь угаас ингэ сэргэнэ. Тим амтаа болчихвол тим амыг хүртэнэ гэсэн утгатай биш. Бүх юмыг та хүртэх хувьтай нэгэн. Оюун бодолдоо юуг та үнэн гэж итгэн тэр болгон ч амьдрал дээр чинь биелнэ. Би энийг хүртэх хувьтай мөн үү, азтай хүн үү, азгүй хүн үү гэдэг итгэл өмөршил наадах чинь одоо нэг талаараа illusion буюу илэрэл юм да. Хүмүүс илэрэл гэж ярьдаг. ертөнцийн амьдрал одоо хүмүүс нас барсны дараа хаашаа очдөг вэ гэсэн янз бүрийн мэдээллүүд их байдаг шүү дээ. Та номноос ч гэсэн уншиж байгаа байх. Би сүүлийн үед нэг we consciousness буюу бид ухамсар гэсэн нэг тийм англи хэл дээр юм сонсоод тэр маань юу гэж байгаа вэ гэхээр Wayne Dyer гэдэг хүн яг иймэрхүү төрлийн ночиг ажил хийдэг хүн нас бараад тэгээ нас барсныхаа дараа аливаа мэдээллийг дамжуулдаг одоо хүнээр дамжуулаад өөр хүүхэд гэр бүлийнхэндээ холбогдож эхэлсэн байгаа. Тэгээ үүнийхээ хажуугаар we consciousness гэдэг энэ ухтхууныг дэлхийд тэр хүнээр дамжуулан заагаад одоо мэдээллийг хуваалцсан байх нь шүү дээ. Хамгийн нэгдүгээр мессеж юу байгаа даа гэхэлэр энэ ертөнц дэлхийд нас орсны чинь дараа юу байгаа вэ гэхэлэр ганцхан хайр л байгаа. Хайр гэдэг бол бурхан гэж. Тэр хайр л байгаа. Тэгэхээр миний яриад байгаа зүйл юу вэ гэхэлэр та энэ ертөнц дээр шийдвүүлэхгээ зовхоо дараа нь таамд очих гээд ингээд байгаа биш ээ. Харин гол их хүсэр болох хайртайгаа хайр жинхэнэ дээр бодит байдалтай л уулзах гээд байгаа. Тэгээ энэ дэлхий дээр та өөрийн дотоод зүрх сэтгэлд байгаа тэр хайрыг нээж болно шүү дээ. Нэг гэгээрэл уралдгүй бохомддгүй нэг л их юм ламын хувцсан өмссөн юм шиг ингээл юм амьдралаар амьдрна гэсэн үг шүү дээ. Жирийн амьдралаар, жирийн сайхан амьдралаар амьдрна. Бухимдах үедээ бухимдаж болно, реакцлах үедээ реакцлж болно, тэрийг удаан байрч үргэлжлүүлдэг болно шүү дээ. Дээрэс нь яг энэ тийм одоо нөгөө хэд туйшруулахгүйгээр өөртөө итгэх итгэлээ нээгээд одоо итгэл өмчлөлөөр ажиллаад эхлэхэд юу болдог вэ гэхээр дотроос ч гайхамшигтай бүтээч хүчнүүд нээгдэж эхэлдэг. Тэгээ сансан сэтсэн болгоноо сонирхолтойгоор хийж эхэлнэ. Эн чинь амьдрал туршилт юм байна, тоглоом юм байна. Амьдрал гоё юм байна гэдэг амтыг мэдрүүлдэг. Та миний подкастуудыг сонсож байгаа хүмүүс гаццсан байжгаад үнэхээр өөрийнхөө итгэл үнэмшилтэй травма дээр ажиллаад тархиа ингээд тасгалжуулаад ирснийхаа дараа нь шууд зоригтой хизээж хийж чадахгүй байх таа гэж айжсэн тэр зүйлүүдээ хийгээл эхэлдэг.
Жишээлбэл бид тэрэнд нь ингээл за энийг хий, тэрийг хий гэж заавал чиглүүлж зовоодаггүй. Харин ийм зөв чиглүүлэг өгдөг. Ийм юм хийвэл чи их зүгээр юм болов уу гэж харагдаж байна гэд. Мэдээж нэлээд удаан хугацаанд ажилласны дараа тийм ээ. Гэхдээ энэ юу хийх вэ? Хэрхэн энэ дэлхийд амьдрах вэ? Би ямар утга учиртай вэ гэдэг хариултыг чиглүүлээд өгөхтөдийд хүн аяар өөрөө олчихдог. За би баахан олон юм ярьчихлаа тийм ээ. Тэгэхээр одоо танд магадгүй маш гутран сэтгэл төрж байгаа бол амьдрал ингээл хэцүү юм байна. Болохгүй юм байна. Улс төрийн байдал юм байна. Мөнгө санхүү бүх юмны үнд орчихлоо гэж бодож байгаа бол энэ танд ямар боломжийг авчирж байгаа гэхлээр гадаад ертөнцид төвлөрөөд бид нар юу ч бүтээх чадахгүй юм байна. Энэ бүхний золиос болох юм байна. Дээрээс нь тун өөртөө итгэлгүй эмзэг амьдралаар амьдрах юм байна гэдгийг ухааруулахын зэрэгцээ та өөрийнхөө дотроос өөрийн дотор нуугдчихсан байгаа тэр агуу хүчүүдийг ашиглаад хүсэж байгаа амьдралаа бүтээх боломж юм байна гэж харж байна. Үнэхээр хүн зовхгүй юмсан гэж бодоод идэг те. Гэтэл зовлон заримдаа гайхамшигтай том боломжийг авчирч идэг. Энэ боломж юу вэ гэхээр гаднаас хэн нэгнээс одоо намайг авраач гэдэг хариултуудыг хайхаас илүү би дотроосоо хайж эхлэх нь илүү агуу хүчтэй юм байна гэдэг тэр ойлголтыг өгч идэг. Маш их зовсон хүн маш хурдан өөрчлөлтийг амсдаг. Жирийн сайхан зовлонгоо ингээд ямар ч чаалан сорилтгүй яваа хүмүүс зугаацаал ингээл тэгэл нэг л дотроо хоосон нэг л юм дутаад байгаа хэрнээ тэрийгэ төр зүрийн энтертейнментээр зугаа цанглаар олжол яваад байгаа шүү дээ. Энд чинь тийм утга учиртай амьдрал биш. Тэгэхээр маш их зовно гэдэг бол нэг талаараа та гүн утга учиртай амьдрах боломжийг танд өгж байгаа гэж хэлмээр байна. За тэгэхээр зовхоос битгий зовлон бол таныг гайхамшигтай өөрчлөлтөнд дуудана. Энийгээ боломж олгож хувирга. Асуулт байна уу та хэдэд? За хүмүүс өөртөө итгэх тэглээ олж авахын тулд нэгдүгээр амьдрал итгэх нь байна л да. Тэгээ амьдрал итгэх үгүй гэдэг бас багаас асахмаар нэ. Учир нь аав ээж бол хүүхдийн хувьд ертөнц дэлхийн байдаг. Тийм ээ. Би сүүлийн үед сэтгэл таслаар одоо том хүмүүстэй ажиллаа сэтгэл таслаар ихсэн боловч сэтгэл тасал маань мэдээж хүүхэд нас руу их аваачдаг хүмүүсийг. Тэгээ өөрөө одоо 2 хүүхэдтэй болоод хүүхдийн сэтгэл зүйн тухай судлаад ингээд нэлийн гүнзгий ороод явж байгаа. Түнчлэн 0-5 настай эцэг эхчүүдэд мөн өсвөр насны 13-аас 15 настай эцэг эхчүүдэд зориулсан хөтөлбөр боловсруулсан байгаа. Тэрийг эрэг хичээлээс задлана. Одоохондоо мэдээж хүүхэд байгаа учраас ажилдаа орж амжихгүй байна. Тэгээ миний санаа болохоор миний хэлээд байгаа зүйл болохоор ерөөсөө бид нэр ингээд өөртөөгөө ажиллаад байгаа чинь өөрийгөө хүүхэд гэж үзээд дахин хүмүүжүүлж байгаа юм байна. Миний тэр хүүхдүүдийн сэтгэл зүйн тухай судлаад байгаа юм ерөөсөө миний хийгээд байгаа юмтай яг уялдаатай нэг л юм байна. Би хүмүүст өөрийнхөө эцэг хэрхэн эцэг өгөх байх вэ? Хэрхэн өөрийгөө халамжлал дэмжинд итгэх вэ гэдгийг зааж өгч байна. Зааж өгж байгаа юм байна. Эцэг их байна гэдэг бол мэдээж хариуцлагатай хэцүү ажил. Том хүн болчихсон буюу өөрийнхөө эцэг их байгаад өөрийгөө том хүн болгон хүмүүжүүлж чадсан ээж аав нар гайхамшигтай сайхан ухамсар нэгдчихсэн үр дүн одоо нөгөө жинхэнэ хүүхдээ амжилтанд хөтлөх ээж аав юм байна. Тэгээ арга ухаан нь бол та өөрөө өөрчлөгдөхөд тэр өөрчлөлтийг амссан арга зүй сэтгэл зүгээрээ хүүхдээ үнэхээр гайхамшигтай хүмүүжүүлэх юм байна гэдэг ойлголтыг авчаад байгаа юм.
За анх сургалтын цуснаас маш хөршилтэйг авсан, ихтгэлтэй болсон маш их баярлалаа. Одоо сургалт явуулж байгаа юу гэж подкастуудыг ханаас үзье. Подкастууд тархины фитнес гээд манай баярлалаа түмэг манай юунд байгаа YouTube channel дээр байгаа тархины фитнес гэсэн сувг дээр байгаа шүү. Бас пэйж руу оронгууд пэйж дээр линкүүдийг нь хуваарлцсан байгаа. За сургалт одоо болохоор чиний хамрагдсан сургалтууд л явж байгаа да. Гэтэ чи хамрагдсанаас хойш нэмэлт зөндөө олон хичээлүүд нэмэгдсэн. Чи тэднийг эргээд дахиад үзэх хүсэлтэй байгаа чат руу бичээд орж болно. Тийм уянга та ойрд ярьсан би уянга хариу өгнө гэд байхгүй. Уянга би сайн уу? Сони юу байна? Өчигдөр өдөр би чамайг бодоолээс чи ерөнхийдөө үйлчлэгээ авсан хүмүүсээ гинт толгойд орж ирээд за энэ хаана юу хийж байгаа бол хаана яваавал юу болж байгаа бол гэж их боддог. Би тэд ерөнхийдөө үйлчлэгээ авсан хүмүүс маань Sage Mongols гэдэг нэм тусгай платформ дээр ордог байгаа. Тэр хүмүүстэйгээ би нэг юм татна зөвхөн нэг удаа сургалт аваад дуусчих биш. Сургалт авсны дараа хоорондоо холбогдох, дуу суурах, хөгжүүлдөх, ярих, бие бинийгээ нээх тэр магадгүй цаашлаад том хөдөлгөөн эхлүүлэх тийм суурийг тавихын тулд community байдлаар янз бүрийн үйл ажиллагаа явуулахар зэгж байгаа. Тэгэхээр хэрвээ та надаас үйлчлэгээ аваад дээрэс нь ойр төр платформд орж ирээгүй логинуудаач хүртэл мартчихсан байвал эргээд орж ирээрэй гэж хэлмээр байна. Сард нэг удаа гүшүүдийн өнгөө уулзалт хийж хоорондоо холбогдохоос гадна дуу суурж ийн. За тэгээд өөр нэмэлт санаачлагуудыг бас хэрэгжүүлэх болно. Түнчлэн Ариун Болор сэтгэл зүйч мандал тухамсрын чөлөөлөлтөөр суралцаад олон улсын зэрэгтэй коуч болохоор бэлтгэж байгаа. Ариун Болор сэтгэл зүйч маань нэмэлт биедан судлах хөтөлбөрүүдийг авсан хүмүүс зориулаад нэмэлтээр дал тухамсрын чөлөөлөлт над дээр нэмээд хийж өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр суралцах боломжууд цуг суралцах боломжууд зөндөө байгаа гэж хэлмээр байна. Подкастуудын линк явуулах боломжтой юу гэж байна. За надад туслах хэвээр хүн маань өнөөдөр завгүйгээд орж ирээгүй учраас би линкийг одоо шууд оруулах боломжгүй байгаад байна. Харин та лайв дуусны дараа пэйж руу ороод Болормаа коуч гэсэн пэйж руу ороод жоохон доош нь гүйлгэнгүүд эхний подкаст гараад ирнэ. Тэрэн дээр дараал тэгээд сувг нь гараад ирнэ. Сувг дээр нь дараад subscribe юу дахин мэдээлэл хүлээж авах байдалтайгаа тохиргоо хийчих болно. За ер нь бол энэ амьдрал дээр за өөртөө итгэх итгэлгүй ингээд шаналаад байгаа хүн байна гэж бодъё лээ. Та хэд ер нь энэ асуудал байна. Би эсвэл асуудлаа сонгоогүй биш буруу сонгоод ороод ирсэн үү? Ихэнх нь надаас үйлчлэгээ авч ирсэн сонирхож ирсэн хүмүүс байна. За өөртөө итгэх итгэлтэй болцоо үйлчлэгээд эхэлж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгтээ цаана зөндөө юм байгаа. За хэрвээ та өөрийнхөө байж чадахгүй байгаад бол итгэлгүй ингээд сандраагаал төвшөөл яана гэж амьдраад байгаа бол таны мэдрэлийн систем талаас бол sympathetic nervous system буюу дандаа нэг бол байлдаж тэмцчээдэг, нэг бол бүр буугаад өгөө шантраад хөвтчихдэг, нэг бол ингээд burnout хөдөлгөөнгүй болчихдог, нэг бол цухтааж яадаг тийм үйлдэлүүдэд хөтэлдэг мэдрэлийн систем чинь ажиллаад байдаг гэсэн үг. Ингээл ажиллаад байгаа цагт та өөрөө байж чадахгүйснээс болоод нэг бол хүнд хэд их тал засагч болно. Хүн болгоны сэтгэл зүйн удирдал яана гэж өгöd өөрийгөө мартчихдаг хүн болчихдог. Ингээ цаанаа бол ганхашгүй ихтгэлтэй байдал байхгүй байх нь шүү дээ. Дандаа ганхаж зовж хөвшөдөг гэсэн. Эсвэл зоригтой үйлдэл хийж чаддгүй. Дандаа юмнаас цухтаадаг. Хүн хайрлах гэхлээр цухтаадаг. Шинэ ажил өгөхлөөр цухтаадаг. Сорилт өгөхөөр цухтаадаг. Маа гэд юм өгөхлөөр цухтаадаг. Энэ яах гэж байгаа бол гэж цухтаадаг тийм хүн болно. Шийдвэр цухтаадаг хүмүүс шийдвэр гаргаж чадхаа болчдөг. Огч шийдвэр гаргахгүй. Эргэлдээл, түнтэгнээл булан л шигдээд байна гэсэн. Эсвэл бүр буугаад өчгдөг буюу коллапс. Унаад шантраад хөдөлж чадхаа болчдөг. Юм ярьж чадахгүй, хэлж чадахгүй дотроо
бухимдаад тэгээд толгойч нь ажиллахгүй бүх юм чинь ингээд шатдаун болчихдог. Ийм хэдэн үйлдэлүүдийг хийгээд явааддаг. Энийний цаана олон тархины фитнес талаар бол 9 байдлаар бид нэр өөрийгөө хоош нь татдгаа гэдэг. Энэ 3 бол үндсэн мэдрэлийн системийн үндсэн 3 хариу үйлдэл. Мэдээж энэ нь олон хувилбартай. Хүн болгоны байдлаар олон байдлаар хуурж гарч ирж болно. Тэгээ та нэг газраа л эргэлдээд байгаа бол тэгээл яах нь. Нэг газраа л эргэлдээд байгаа бол та өөртөө тэр аюулгүй тайван мэдрэмжийг өгөөд өөрийгөө одоо нөгөө жинхэнэ хувьсалд барьж чадахгүй байна л гэсэн үг. Би бол миний яриад байгаа зүйл болохоор ингээд цаанаа ингээд зөндөө та одоо ингээд гайхчихж магадгүй маш олон талаас яриад. Тарих судлал талаас яадаг вэ гэхэлэр хүн бол ерөөсөө энэ тархинд болж байгаа хідэн гормонуудын химийн ургуулуудын бүтээгдэхүүн юм байна гэдэг. Тэгээд тэрийг нь имээр ингээд лаз жаргалтай хүн болгоё гэж бодож байгаа. Лаз жаргалын гормоныг хэсгэх тийм им мимийг өгчөж болно. За тархинд одоо нойргуудтай хүмүүс бол мелатонин ялгаруулах юм өгч болно гэдэг. Тэгээд байдаг бахна шүү дээ. Тарих судлал талаас бол тэгэж хийдэг. Майнд буюу тархинд багтахгүй тэр оюун санаа талаас бол хүмүүс яаж ажилдаг вэ гэхээр хүмүүсийн суур ертөнцийг үзэх ихтгэл өмчлөлийг бид нэр өөрчлөх ёстой байна. За мөн түүнчлэн бүр цаад сүнслэг ухаан жинхэнэ хувьсал тэр бясалгалд юг заадаг вэ гэхээр хүн оюун ухаанаас даваад цаад талынхаа сэтгэлийнхаа гүнд тэр атом молекулынхаа эдээсийнхаа гүнд байгаа тэр тогтуун тайван ганхашгүй стилнес ганхашгүй тогтуун анир чимээгүй байдлаа олж авах юм байна гэж зааж гэдэг. Тэгмүүд хамгийн ихний үйлдэл бол юу гэхээр та бие олгоод ингээ мэдрээд сэтгэл хөдлөлөө анзаарах нь. Дараа нь итгэл өмчлөлүүдээ мэдрээд итгэл өмчлөлүүдэд тавьж явж явуулах нь. Сүүлийн тэр өөрийгөө өөрчлөх алил юу вэ гэхээр тэр оюун санааны итгэл өмчлөлүүдээс даваад цаа талынх нь тэр гүн оршихгүй ганхашгүй тайван тогтуун байдалтайгаа уулзах. Энэтэй нэгэнд холбогдоод уулзчихсан бол энэ дэлхийд юу ч болж ирсэн та ганхашгүй байна. Сэтгэл чинь тогтуун тайван байна. Тэгээ альва зовлон бэрхшээлүүдийг боломж олгож хувиргана. Та их усүртэйгээ уулзчихсан учраас үнэхээр өөртөө итгэлтэй. Өөртөө итгэлтэй байна гэдэг чинь цээжэл илнэ гэсэн үг шүү дээ. Туйлын амар амгалан тогтуун байдлыг хэлж байгаа. Салхи шуурган дунд ч гангашгүй тогтуун байхыг хэлж байгаа тийм ээ. Тийм байдлаатай уулзна. За хүний хувьсал талаас энэ 3 мөчлөгийг ярьж өгөх юм бол хамгийн ихнийх нь юу байх нь? Өөрийгөө сонирхож эхлэх нь үү? Миний бие оршихгүй юу вэ гэд сонирхож эхлэх нь. Тэгээд сонирхож ирснийхаа дараа би юу хүсэж байгаа хүн бэ гэж бодоод өөрийгөө бүтээх нь. Тэгээ өөрийгөө бүтээгээд оюун санаагаараа би ийм хүн, би коуч хүн, би ээж хүн, би ийм мундаг санхүүч хүн, би гайхамшигтай одоо зохион бүтээгч хүн гэдэг ингээд өөрийгөө сайхан тодорхойлоод ном бичдэг зохиолч мохоолч гэдэг ингээд өөрийгөө оюун санаагаараа тодорхойлоод хүчийг мэдрээд явж итэл энэ бол эцсийн цэг биш байдаг. Дараагийн аяллаа явах гэхээр тэр бүтээч гисэн нэгнээ нураах байдаг. Хэлбэргүй байдалд нураах байдаг. Тэгээд энэ бол бүхэл аялалтай адилхан өвдөлттэй хэцүү. Гэтэ та нурааж хэлбэргүй байдлаас гарснараа жинхэнэ тэр анир чимээгүй байдал тогтуун байдал хайртай уулзна. Тэгээ энэ тийм зүрхчин үргэлж нээлттэй байхаас оролцсон. Зүрх нээлттэй амьдрах тийм амархан биш. Тийм учраас олон хүний зүрх хаалттай байгаа. Зүрх нээлттэй амьдрна гэдэг бол эмзэг байна гэсэн үг. Эмзэг байдлаа харуулна гэсэн үг. Өөртөө эмзэглэх, уурлаж бухимдах, тийм орон зайг олгоно гэсэн үг. Одоо нэг Монгол нэг ийм бид нэр илүү шашин одоо буддийн шашин хөгжчихсөн буддийн шашинтай хүмүүс их олон байдаг. Тийчин сургаалууд их олон байдаг учраас магадгүй ингэж итгэчихсэн байж магадгүй. Ямар итгэл өмчлөө гэхээр үнэхээр та
тэр дотоод ертөнцтэйгээ уулзчихсан юм бол гэгэрч гисэн юм бол хизээч уурлаж бухимдахгүй хизээд ганхашгүй байна. Дандаа сайн сайхан юм тохиолдно. Сансан бүхэн сэтгэлчлэн бүтэн. За сансан бүхэн сэтгэлчлэн бүтэн гэдгийг бид шууд утгаар нь ойлгоод байдаг. Арай өөр утгатай. Тэгээд үнэхээр чи хүний амьдрал үнэхээр гэгэрчээгүй учраас л үнэхээр чи түүс сайхан болчоогүй л учраас чи ингэ зовоод байгаа. Тэгчүүл чи өгөр ингэ зовхоо болчихно л та гэдэг. Гэтэл энэ хэлэхэд ийм биш л юм л да. Уг нь бол тэр хүний бидний квант физик талаас бол бид нар ийм 7 хэмжээст амьдраад байгаа штэ. Бидний 3 дахь хэмжээс бол энэ материалын ертөнц. Материалын ертөнцид амьдарч байгаа хүн хүний амьдралаар амьдарч байгаа хүн зовох, шаналх, инех, уйлах, уурлах, уцаарлах байх асуудал. Энэ бол хүн байгаагийн илрэл. Харин энэндээ удаан гацах, туушрах, иннээсээ болоод бусдыг зовооно гэдэг л ухамсаргүй болохоос биш. Хэдий та өөрийгөө ойлгож тэр гүн байгаа амар амгалан сэтгэлийн оршуудаагаа уулзсан ч гэсэн хүний амьдралаар амьдрахгүй гэсэн үг биш. Энэ дээр маш зөв. Тэгээд энэ гэгэрлийн юм шиг энэ ойлголт чи гэгэрчээгүй л бол одоо чи тийм л болчоогүй бол ингээд уурсан чи болоогүй байна да гэж хүмүүс биеиндээ хэлдэг шүү дээ. Энэ бол ерөөсөө хүн байгааг нь үүсгэж байгаа асуудал. Тэгэхээр өөртөө бас хэлэх хэрэгтэй. Өөрийгөө бидний одоо жоохон ингээд бухимдсан ч юм уу, буруу үйлдэл хийсэн, хэн нэгэн дургутлаа илэрхийлсэн бол бид нар дараа нь өөрийгөө маш их зэмлдэг, гэмшээдэг шүү дээ. Жиж өстө нэрэ балаагүй байна да. Өвчнөө олон өөртөө хөрөнгө оруулалт яасан чи ядаж чадахгүй л байгаа үсттэй даа гэл өөрийгөө маш их гэмшээж буруутгадаг. Гэтэл тэгэж болохгүй учир нь ингээд их буруутгаад эхлэх цаг та гацаанд орно. Энэ үед та өөртөө юу гэж хийж болох вэ гэхээр өөрийгөө шөмжилж байгаа үе те. Хүний амьдрал би хүний ертөнцид амьдарч байна. 3 дахь хэмжээс дээр ингээд амьдарч байна. Энэ бол байх ёстой зүйл. Гэд хүлээж аваад мэдрээд юунаас болоод би өнөөдөр реакцлаад бухимдчихв гэж өөртөө дүгнэлт хийгээд энээс болоод би хин нэгэн зовлон тариагүй байгаа даа гэд хэрвээ тарьчихсан бол буцаж очиод сайхан уучлалгүйгаад тэгээд өөрийгөө уучлаад урагшлахыг хэлж байгаа. За. Тэгэхээр би таныг нэг тийм тэгээд дээрэс нь ингээд өөрийгөө өөрчлөх аялал эхэлж байгаа хүмүүс чинь зурлтчихсан байгаа шүү дээ. За айгүй л нэг гоё таашаалтай зүйлүүдээ хийж чадхаа болчих واخ. Эсвэл ууж шоодох гэхлээр чадахгүй болчих واخ. Би ууж шоодсон хэмээрээ байна. Унтаж эхэлсэн хэвээрээ баймаар байна гэж бодож ээж болох нь шүү дээ. Тэр болгон ч хүний амьдрал учраас нээлттэй. Тэрнээс ерөөсөө зогтох хэрэггүй. Харин ч тэрийгээ та тамшааж хийдэг болно. Хэрвээ таныг тэр бүжиглэх, дуулах, амраглах те зугаа цэнгэх энэ юмнуудыг хийх болгонд чинь гимшээж яадаг. Эсвэл та хэтрүүлэн хийдэг. Тэрнээс жинхэнэ ингээд жаргалтайгаар баяр цэнгэж хийж чаддаггүй л байгаа бол чаддаггүй бол өөрийнхөө байж чаддаггүй бол танд өөрчлөгдөх боломж байна гэсэн үг. Энийг жинхэнэ дээд төвшөнд хийх гэхлээр жинхэнэ мэдэрч чадчихвэл та одоо цагтаа байна гэсэн үг. Үнэхээр өөрчлөгдөж дотроосоо өөрчлөлт авсан хүн энийг энэ зүйлээ ийм үйлүүдийг зугаа цангалын асуудлуудыг арай өөр төвшөнд хийж сурдаг гэх үү. Ооша багш нэг үг байдаг штэ. Бүжиглэх, дуулах, амраглах, идэх. Энэ 5 үйлүүдийн нэг нь мартчих. Энэ 5 үйлийг тамшааж хийж сураагүй бол та амьдрч сураагүй байна гэж. Тавшааны энэ гэхлээр ингээл нүрээ бүр ингээл хэвээр заваарна гэсэн үг биш л дээ. Нэг арай жинхэнэ тэр холбогдож те өөртөөгөө холбогдож одоо цагтай байж мэдэрч гэмшил ичхүүргүйгээр тийм зүйлүүдэд одоо өөрийгөө тамшаах нь шүү дээ. За тэгээд олон талаас нь яриад тахлаар
Сайн уу ариун гişig. За манай ариун гişигчин сая Бостонд юуны тэмцээнд хятадын Монголоо төлөөлөөд хятад тоглож байгаад ирсэн байгаа. Санхүүгээ бас босгосон тийм ээ. За сэтгэл хөдлөлөө удирдах гэхлээр бас дахиад олон юм байна. За олон юм яриад явах юм. Сэтгэл хөдлөлөө удирдна гэдэг бол сая миний хэлсэн шиг хүний амьдралаар амьдарч байгаа хүний хувьд энэ ертөнд энэ сэтгэл хөдлөлийн олон янзын өнгийг та мэдэрнэ. Амьдралын олон өнгийг мэдэрнэ. Тийм учраас өөртөө зөвлөн ханд. Өөртөө гайхамшигтай нинжин сэтгэлээр хандаж сурна. Ингээд нинжин сэтгэлээр хандъя гэд хандж сурдгуу байна л да. Яа тэгэхээр гайхамшигтай өөрийгөө шийтгэж, гэмшээж, буруушааж, ичээхийг бид нар хар багасаа сурчсан учраас өөртөө нинжин сэтгэлээр хандаж сурна гэдэг бол үнэхээр амаргүй байдаг. За тэр нь суралцсан. Магадгүй сэтгэл хөдлөлөө удирдах хамгийн эхний арга бол биеийн анзаар сурах. Хором тутамдаа амьдарч байгаа үедээ ингээ анзаараад биеийн анзаараад яг уурлал заримдаа гал маналзаад өөрөө мэдхгүй уурлаад бухимдчихна. Тэрний дараа буцаан зогсолт хийгээд чамаас болоод ууралсан биш ээ. Миний дотор юу эдгэх хэрэгтэй болоод би юу олох хэрэгтэй болоод юунаас болоод би ингээд триггер буюу одоо сэдрээд ууралчихваа гэд ууралсан хойно эргээд өгнөж бодож байна. Харин биеэ анзаараад өөртөө холбогдоод сурцсан бол уурлахаас өмнө өөрийгөө тогтоогоо сурчдаг. Тэгээ энэнд дадлага хэрэгтэй. Тийм учраас нөгөө хүнд дасгалууд хийдэг. Тархины фитнес гээ яриад байгаа шиг тийм дасгалуудыг тогтмол давтамжтайгаар удаан хугацаанд хийж тэр маань ингээд тогтдог л да. Тэгснээс ингээл нэг сургалтаар бол нэг юм лайв үзчихэл нэг энэ тэндээс мэдээлэл аваад ингээл яваад сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй. Удирдахад ойлголтуудыг авна. Гэхдээ аялалч нэг тийм хурдан одоо хэмдэ сэтгэл хөдлөлөө бүрэн удирдах чадахгүй хэвээрээ л байх болно. Хүүхэд хүртэл сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байхад том хүн яаж чадах вэ тийм ээ? Тэгэхээр илүү хүүхдээ цаг хугацаа болгоорой. За магадгүй нэг арга бол хэрэг би дээрээ төвлөрөөд ойлгохгүй бол нэг арга бол өөрийнхөө амьсгалтай холбогдох. Та сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй бол эх өдрүүдэд зөвхөн анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлээл ажиллаа хий. Амьсгалдаараа төвлөрүүлээд ажиллаа хийгээд тэгээд хамраараа амьсгалаад амаараа гаргаад амьсгал дээрээ л төвлөрөөд амьсгалаа анзаараад мэдрээл ингээл яваад. Тэгэд уурлаж эхлэхээс ч өмнө амьсгал чинь төрөсөд эхэлсэн байгаа. Тэгэх юм сайхан гүнзгий амьсгал аваад гаргаад баярлалаа Тэмүүлэн подкастын линк хуваалцсан байна. Гэ гаргаад явах хэрэгтэй. За сэтгэл хөдлөлийн тухай хичээлүүд маань стресс менежмент гэдэг хичээл миний бодлоор тархины фитнесийн групп дээр нээлттэй байх хэвээр ороод үзээрэй. За сэтгэл хөдлөлийн удирдах тухай янз бүрийн постууд бас байгаа. Тийм. Мөн түнчлэн сэтгэл хөдлөлөө барьж чадахгүйгээс болоод маш их хэрэгэн тойрондоо хүмүүстэй бухимдаад магадгүй хүүхдэд цадаад байгаа бол өндө травма байна гэсэн үг шүү. Таны дотор эдгэх зүйл байна гэсэн үг. Мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Одоо Монгол нэг маш их тохиолддог зүйл болохоор одоо төгөөмөл асуудлуудад болохоор төгөөмөл асуудлууд юу байдаг вэ гэхээр харилцааны асуудал байдаг, мөнгөний асуудал байдаг, харилцааны асуудал байдаг, эрүүл мэндийн асуудал байдаг тийм ээ. Тэгээ эднэр ингээд эднэр дээрээ хүнд асуудалтай болохоор эндээс ирэх бухимдлаа хүүхдтэй гаргаад хүүхд маань ингээд хүүхдүүд маань бидний нөгөө хохирогч болчих гээд байдаг тийм ээ. Тийм учраас тэгээд тэр мөнгө санхүү, харилцаа, эрүүл мэндийн асуудлуудыг шийдэхэд таны ертөнцийг үзэх үзэл өөрчлөлт учиртай. Тэгэхээр дахиад урьдаг ажиллана.
Төвхтэй нэг л юм руугаа буцаж очичоод байна. Одоо энэ тэндээс та нар маш олон төрлийн мэдээлэл авж байгаа. Энэ бүхэн ч уг чанартай нэг ерөөсөө өөр биш. Арга замууд нь өөр байгаад байгаа юм шиг боловч уг чанартай бол нэг л зүйл байгаа. Нэг зүйл гэдэг нь юу вэ гэхлээр тэр тогтчихсон байгаа суур итгэл өмчлүүдээ бүгдийн өөрчлөлт хийгээд тэгээд одоо цагтаа амьдарч сураад одоо цагаасаа бүтээгээд тэгээд төгсгөлд нь амьдралынхаа эцэс дээр бүтээсэн зүйлүүдээ бүгдийг тавьж өгүүлээд хэлбэр галбирлгүй тэр нэгэн болохыг хэлж байгаа. За цагийг нь тулгаад бүгдийг нь болгосон багшаа жинхнээсээ хүсэн болгон билээд байдаг юм билээ, баярлалаа гэж. Манай ариун шиг зөвхөн манай групп хөтөлбөр тамирчсан шүү дээ. Гэхдээ залуу хөлт учраас маш хурдан өөрчлөгдсөн. Би таныг 30 хүрэхээс өмнө ийм аяллаа эхлүүлээрэй гэж хэлмээр байна. 30 гарснаас хойш эхэлж байгаа санаа зовох хэрэггүй. Гэхдээ илүү хүчил зүтгэл шаардлагдан 30 хүрэхээс өмнө өөрийнхөө энэ дотоод ертөнцтэйгээ ажиллахад үнэхээр гайхамшигтай өөрчлөлтүүд гарч ирдэг. Учир нь тэрнээс өмнө тархины хүний ертөнцийн үзэл бодол нь өөрчлөгдөхөд тэр тархины уян хатан чанар нь ч гэсэн өөрчлөгдөд илүү хэлбэр байдаг. Гэхдээ яг л миний байгаа байдлын талаар ярьж байна. Холбогдонгүй. За тэгээд ер нь тогтмол хаяа ингээд лайв хийдэг бай гэж бодоод байгаа. Тэгэхгүй бол хүмүүстэйгээ холбогдож чадахгүй. Дээрээс нь мэдээлэл тутмаг байгаад байна. За хэдэн минут болчих вэ? Ерөөдөө бараг 1 цаг болчих шиг болоо. Асуулт байхгүй бол ингээд дуусгая. Тэгэхээр та бүхэн асуулт байвал чатаар урьдчилаад явуулж болно. Дараа 7 хоногт цаг заваа харж аваад өглөө юм орой хагасаа өдөр лайв хийнэ. Болохгүй бол ажлын өдрүүдээр ч хийж магадгүй. Тэгээд боломжтой бол орж ирээрээ. Та бүхэн баярлалаа. Хэрэг хөтөлбөрүүд сонирхож байгаа бол одоо бидан судлах 2 хөтөлбөр явж байгаа. Нэг нь мөнгөний урсгалааныг, нөгөөх нь сэтгэл оюуны эрх чөлөө гэдэг. Энэ маань тус бүр 20 хичээлтэй. 20 хичээлтэйгээс гадна нэмэлтээр сар болгон сард 2 удаа далд хумсрын чөлөөлөлт лайв уулзалттай, зам гишүүдийн уулзалттай, сард нэг 2-4 уулзалттай байгаад байгаа. Тэгэхээр лайв хичээлийн хажуугаар нь одоо нэг бичсэн байгаа хичээлийг бидан судлахаас гадна лайв уулзалтуудад бас нэмэлтээр орж иж болно. За миний хувьд 1 сараас нааш ерөнхийдөө өмнөх эхний хүүхд дээр ажилдаа хэд их хэрд орчихсон учраас жоохон ядарсан. Тэгэхээр одоо 1 сар хүртэл тэсэх санаа байна. Яг хүүхдүүдээ гэртээ хараад жинхэнэ бүтэн цагийн ээж байна гэдэг их гоё юм байна. 2 хүүхдтэйгээ зуралдаад тэгээд хүүхдүүд маань бас одоо цагтаа байх, сурсан бүхнээ амьдралдаа хэрэгжүүлэх, ялангуяа хүүхдийн сэтгэл зүгээс сурж байгаа зүйлүүдээ хүүхдүүдээрээ турших боломжуудыг өгч байна. Тэгээд арвин их ургацтайгаар 1 сард эргээд уулзъя. Түүнчлэн манай resilience хөтөлбөр 1 сараас явна. Энэ хөтөлбөрт урьдчилан бүртгүүлээ гэвэл холбоос байгаа. Би холбоосыг энэ лайвын доор та бүхэнд оруулчихна. Тэр маань юу вэ гэхлээр төлбөр маань жоохон угаасаа өндөр үнэтэй байдаг. Учир нь цаад Stanford X сургуулийн профессор Shirzad Chamini бэлтгэсэн хөтөлбөр орж ирдэг байгаа. Цаанаа бас мөнгө төлдөг, сургалтанд суудаг. Хүн болгоны тоогоор мөнгө төлдөг гэсэн үг. Тийм учраас өндөр төлбөртэй байдаг. Тэгэхээр энэ төлбөрөө 3.9 сая байдаг. Энэ төлбөрөө хэрвээ 1 сард эхлэхийг хүсэж байгаа бол урьдчилан ингээд баг багаар цуглуулж явж агаад тэр үед нь одоо орж ирж болно. Тийм боломжийг үүсгэх хүтнээс би урьдчилан хүмүүсийг бүртгэж байгаа. За нэг ийм 3-4 юмнууд явагдаж байгаа шүү гэж хэлэх гээд байна. За бас нэг юм болохоор тий амьдралаа таад одоо та төгсгөлд нь энэ бүхний төгсгөлд өөрөөсөө асуулт асуугаарай. Би ер нь ямар амьдралаар амьдрахыг хүсэж байна гэдээ асуугаарай. Үнэндээ хүн маш их ингээд зовж амьдрах гэж ирдэг, амьдрахыг хүсдэггүй шүү дээ.
Хэрэг та яг одоо ингээд зовлонтой байгаад байгаа бол яаж энийг би энэ зовлонг нэмгэлэх вэ буюу нэмгэлнэ гэхлээр цухтаан гэсэн үгшлээ зүгээр сонголт хийн. Яаж би энэ ажлыг, яаж энэ хэцүү байгаа зүйлийг, энэ харилцааг амархан бас хөвчлөлтэй болох вэ гэж өөрөөсөө асуугаарай. Энэ хэцүү байх хэвээр. Хэцүү биш бол энэ яг зөв зүйл биш ээ гэж нэг юм сонин өөрийгөө махраагаад зүтгээд идэг шүү дээ. Миний хувьд таны нэгдүгээр асуулт юу гэхээр хүний оюун санаа тэр хязгаарлагдмал итгэл үнэмшил хүний амьдралыг зовлонтой болгодог болохоос биш. Та энэ дэлхийд амархан одоо нөгөө ease and fun okay. Энэ дэлхийд тийм энгүүн тэнүүн байдлаар хөгжилтэй жаргалтай байдлаар ингэж амьдрах гэж ирсэн. Жаргаж байсаж цэнгэх гэж ирсэн. Тэгэхээр энэ ийм юмд чинь хойштод байгаа бол ямар ихтгэл өмшил намайг хойшин татчихэ. Би өнөөдөр ямар сонголт хийж болох вэ гэдээ өөрөөсөө асуугаарай. За тэгээд үүн дээр нэмээд би амьдралаа илүү сонирхолтой болохын тулд янз янзын юмнууд зүгээр янз бүрээр туршиж байгаа. Жишээлбэл 9 сард би ном уншихдаа дандаа нэг тийм сүнслэг чимшээг, хувийн хөгжлийн чимшээг, тэгэл физик гэл ингээл элдв эмчилгээ янз бүрийн төрлийн мэрэгжлийн номнууд их уншд юм байна. Тэгээд 9 сард ямар зорилго тавьсан бэ гэхлээр за одоо унших энэ ажлыг гоё зугаатай хөгжилтэй болгоно гэдэг. Тэгээд хамгийн хөгжилтэй, сонирхолтой түүх бүхий буур тавьж чадахгүй гар унших тийм номыг сонгоод 3-4 ном сонгоод уншиж байгаа. Ороод телевиз үзэх ажлыг ном уншихаар солиод тэгээд унших номоо хөгжилтэй ном болгож хувиргаж байгаа ахна штэ. За тэгээд хүүхдүүдтэйгээ өнөөдөр хүүхдүүдтэйгээ яаж хөгжилтөх вэ гэж бодож бас босч ирдэг болсон. Тэгэхээр яаж хүүхчийг тоглож инеэх үү? Яаж цуг гоё байх уу гэдгээ бодож байгаа. Тэгэхээр танд гоё байх, жаргах боломжууд зөндөө байгаа. Тэр боломжууд таны яг эргэн тойрны ханд байгаа хүмүүсээс хамаарна. Там байгаа хүмүүстэй бас байж болох нь. За үнэхээр зарим хүмүүс бол хортой хүмүүс байж болох нь тийм ээ. Тэгэхээр таны амьдралд өөрийнхөө байх чинь тосолж чадахгүй уламд ордуулаад байгаа маш их хил хязгаар чинь зурчдаг. Өөрийнх нь дотор байгаа дээр хог навшаад танд буцааж иж наах гэдэг хүмүүс бол хил хязгаар барьж сурнаа. Тийм учраас хил хязгаараа бариараа гэж хэлмээр байна. Хил хязгаар барихын тулд та хүнд үгүй гэж хэлэх нь шүү дээ, тийм ээ. За манай пэйж ажиллаад эхэлсэн юм шиг байна. Чатар мэдээлэл бол 4 гэж бичээрэй гэж байна. За сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ гэдэг бол маш энэ бүх гүн юм руу ороогүй байх та. Сэтгэл хөдлөлөө удирдах нэг томьёо юм байна гэж бодож явж байлаа. Одоо ерөөсө томьёо биш байна. Сэтгэл хөдлөлөө удирдна гэдэг бол бүр гүн суураараа та сэтгэлээ эдгэн гэсэн үг. Сэтгэлээ сайхан эдгээгээд уужуу тайван байдлаа олжчихсан байгаа хүн ертөнцийг үзэх үзлээ бас өөрчлөгдсөн байгаа хүн юунд реакцлаад, бухимдаад, уурлаад ахын гайг болчдөг доо. За сэтгэл хөдлөлөө удирдахын тулд хэрвээ та хамгийн энгийн хурдан хариултыг хурдан хариулт надаас хайж байгаа бол богино хариултвал амьсгал дээрээ төвлөр бие анзаар олон төрлийн сэтгэл хөдлөлөө удирдах дасгалуудыг хий. За тэгээд уг суураараа ганхашгүй сэтгэлийн ганхашгүй байдлаа олж авъя гэж бодож байгаа бол энерги чимээгүй уулзсан дэнхийн тул травматайгаа уулзсан учир нь тэрийгээ эдгэн тэгээд өөрийн итгэл өмчлөл ертөнцийг үзэх итгэл өмчлөлөдөө өөрчилнө. Өөрийгөө тэгээд тархины фитнес гэх мэт ийм дасгалуудыг хүчтэй хийндэ. За тэгээд сайхан амарцгаагаарай. Би одоо гарлаа 10 өнгөрцөн байна тийм ээ. 7 хоног болгон лайв хийхээр төлөвлөж байна.
өнөөдрөөс эх 7 хоногт болж өгвөл би компьютернаас ороод танд линк ч юм уу янз бүрийн мэдээлэлд хуваалцах байдалтайгаар орохыг хичээнэ. За хувийн уулзлын цаг авч болохгүй байна. 2 бага хүүхэдтэй учраас 1 сараснаас ажилдаа орохгүй. Наана нь хэрвээ хүүхэд харилцах хүн хүрээд ирвэл би танд үнэхээр танд хэрэгцээ байгаа бол цагаа харж байгаа, цагаа зохицуулж агаад Монголын цагаар орооны цагаар ганц нэг цагийг гаргаж өгч болно. Гэхдээ одоогоор амлж чадахгүй нэ. Нэрэн би яаж амьдралаа хөгжилтэй болгож байгаа вэ гэдэг дээр манай золзыг харсан чинь санаанд орчлоо. Бүжгэлж байгаа. Надад нэг хүн асуусан. Гэ жоохон 2 хүүхэдтэй хэрнээ гэрээ ороход бүжгэнд яваад тэгээ танаа нөхөрчин элдв янзаар хэлэхгүй юу зүгээр үү гэд ярьсан л да. Тэгээ бодсон чинь нэр Монголд хүүхэдтэй болол ээж болол гэртээ суучвал гэрээсээ гарч чадахгүй тийм болгочих гээд байдаг тал байдаг тий. Тийм байхгүй. Нөхөр одоо мэдээж нэг хүүхдэд ойлгохгүй сайхан тайван ундах нөхцөлийг нь бүрдүүлээд хуваарт оруулаад хоол ундыг нь зохицуулаад ундах нойрыг нь зохицуулаад сургацсны дараа мэдээж гарч орж байгаа. Дээрээс нь одоо нөхөртөө итгэж сур. Хүүхдэд харуулахгүй за чи ингэ чинь шиг гэж хүүхдэд нөхөртөө хойж орхиж сураагүйгээс болоод нөхөр чинь хүүхдтэйгээ гүн гүнзгий харилцаа тогтоох боломжоо алдсан байж болно. Эсвэл тэр нэг хүүхд харах итгэлээ бас олж аваагүй байж болно шүү дээ. Тийм учраас нөхөртөө итгээд мэдээж чи гол ээж хүний хувьд гол суурьнуудыг хийж өгч бэлтгэлийг ханга тусал тэгээ нөхрөө дэмжиж хүүхдтэйгээ хойлохнаа байх тэр боломж цагуудыг олгож бай. Энэ цагт хүүхэд чинь аавтайгаа ихтгэлцэл үүсгэж аавтайгаа татна харилцааг тогтоодог. Тэгэхээр хэрэг хүүхдүүд чинь баа зэрэг том болчихсон бол аавтайгаа болзоонд явах, аавтайгаа хойлохнаа зүйл юм хийх тэр боломжуудыг олгоорой. Аав хүн тэр хүүхдээс ирэх гайхамшигтай хайр тэр мэдрэмжүүдийг хүртэх хувьтай шүү дээ. Тэгэхээр тэр боломжуудыг олгож байгаарай. Би л хүүхдээ харна, энэ мангар хүүхдээ харж чадахгүй гэсэн байдалтай харьцаад идэх хүмүүс байдаг шүү. Эрэгтэй хүнсэндээ гоё боломжууд нагаа бид нар эрэгтэй хүмүүс жоохон тусалчих л хэрэгтэй байгаа. За тэгэхээр бүжгэнд явж байгаа. Тэгэхээр би таныг одоо амьдралаа яаж гоё хөгжүүлтэй энгийн тэнүүн болгох вэ? Хэрэг үнэхээр сэтгэл зүйн асуудалтай байгаад мэргэжлийн хүн ханд заавал надад хандах албагүй. Эн чинь та яхаа болчихсон тэнэг хүн гэсэн үг биш. Та хүчтэй байна. Асуудалтайгаа нүүр тулна гэдэг бол гайхамшигтай зоригтой хүчтэй байгаагийн илрэл. Харин тэрнээс зүгтаана гэдэг бол зориггүй голчхаар дээрээс нь өөрийгөө хайрлахгүй байгаагийн шинж тэмдэг. Үнэхээр та өөртөө хайртай бол энэ өөрийгөө олох дотоод амараа маглантайгаа уулзах, итгэл өмчлөө өөрчлөн эд эсээ удирдах тэр хүчээ олж авах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгээ ертөнц дэлхий гэдэг бол таны ертөнцийг үзэх үзлийн л тусгал, өөр юу ч биш. Энийг бүр ингээд нөгөө физик талаас нь ч тэр буддизм талаас нь ч тэр янз янзаас нь ингээд би эргэлхийлж явах янз янз юм унших дуртай л да. Тэгээд уншсаар агаад гаргаад ирж байна. Яг л нэг л юм байна. Тэр нь ерөөсөө ертөнц дэлхий таны дотоод ертөнцийн л тусгал. Та зовоод байгаа бол тань муу юм тохиолдод байгаа бол тэр дотоод ертөнцийн шинжилэл хийх хэрэгтэй байна л гэж ойлгох хэрэгтэй байна. Тэгээ би таныг ичээж гэмших гээгүй. Энэ бол боломж. Хүн өөрөө гайхамшигтай дотоод дагуу хүчтэй. Та өөрөө бүтээгч нэгэн. Хин нэгэн танд маяг одоо нэг бүтээгч бурхан гэдээ яриад. Тэгээ бурхан чамд ингээ маяг гэдэг бүтээгээд байгаа юм байхгүй. Та өөрөө бүтээгч нэгэн. Та бодлороо санаа сэтлээрээ амьдралаа бүтээж байгаа. Харин бодол санаа сэтлээ хэрхэн зөв чиглүүлэх вэ гэдэг л жоохон суралцж байгаа хэрэгтэй байгаа шүү дээ.
За тэгээ амьдралаа хөгжөлтөө сонирхолтой болго. Тэгээд үнэхээр таныг хэл хязгаа таныг өөрөө өөрийнхөө аав ээж байхад өөрийгөө бооцолон том хүн болоход туслахад саад болоод байгаа. Зарим нэг орчин, зарим нэг хүнд үгүй гэж хэлж болно. Үгүй гэж хэлнэ гэдэг бол гайхамшигтай хүч. Зориг. Тэгэхээр өөрийнхөө төлөө заагаж хэлэхэд бол хүнд үгүй гэж хэлэх вэ гэдгээ бас бодоорой. Яагаад тэгэхээр энэ социализмын үед ерөнхийдөө нэгэн нийтийн төлөөгээд бид нэрийг бөө сургачихсан учраас заавал хүний зовлондоо очиж зууралдах хэрэгтэй, аврах хэрэгтэй. Би тэгэхгүй бол муу хүн болчихно гэдэг нэг тийм гэмшлэр бидний өдөрсчихсэн учраас бусдад үгүй гэж хэлж чаддаггүй шүү дээ. За бол цэцэг мөнгөний сургалтанд одоо бүртгүүлж болох уу? Тийм чи одоо чатаар бичээд манай чатанд байгаа охтууд бүртгээд авах хаа. Нөхрөө яаж өөртөөгөө болцдог болох вэ гэж байна. За амьдраа дутцсан бол бас хэцүү. Тийшээ эргээд болцдог болох хэцүү байгаа ах. Эхлээд магадгүй чи дайрч болоо ингээд үз. Өөрөө өөртөөгөө болцоод үз. Тэгэхээр өөртөөгөө байхдаа их жаргалтай болоод үз гэх үү дээ. Тэгээд ирэнгүүд нөх хүчин чамтай энэ нэг л уур гой болоод байна гэдэг татагдаад нэгдээд гой болоод ирэнгүүт нь нээлттэй болоод ирэхээр нь тэгээд дараа нь магадгүй гой өөртөөгөө болцох тэр юмнуудыг шинтэллүүдийг хийж болох нь штэ. Тэгэхээр бид нар нөхрөөс мэдээж хайр халамжийг хүсэн тийм үү? Одоо та нөхрөөс нөхрөөс юу хэрэгтэй байна вэ? Хайр хэрэгтэй байна, халамж хэрэгтэй байна, хоол хийждэг байх хэрэгтэй байна. Хаяа ингээд намайг уурлаж бухимцав, тэрийг тайвшруулждаг байх хэрэгтэй байна гэд нарийн нандин тэр хүсэж байгаа юмудаа зааж өг. Илэрхийл хэл. Альва харилцаа чинь хоёр талынх тийм үү? Тэгээд нөхрийгөө бас хэрэгцээг сэтгэл зүйн хэрэгцээ болон оюун санаа дээр хэрэгцээг нь хангах дээр ч гэсэндээ ингээд ажил биенийхээ хэрэгцээг хангахад тусал гэхдээ бас нэг юм яаж гоё хамтдаа энгийн жаргалт энгийн заавал энгийн байх бол яаж гоё хөвчлөлтөө жаргалтай байх вэ гэдгийг бод. Им эрэгтэй хүн хэрэг болцохгүй зүхтаах юм бол цаана яаж авахлаар за болзоонд явуул айгүй бол том юм яриад сериосны юм яриад намайг айлгачиж магадгүй гэж хайж магадгүй. Гэтэ янз янзын шалтгаан байж болно л доо. За бас нэг гэр бүлийн юм дээр ярьж болох зүйл гарахаас өмнө хэлчихье гэж бодлоо энийг. Ингээ яриад идэг. Ганцаараа ярьсаар онор. Хэрэг гэр бүлд гарч байгаа шинжилэл өөрчлөлтүүд дэс өмнө энийг хийн тэгмээрэн ингэмээрэн гэдгээс өмнө та хоёрын донд ямар яриа үүсэх хэрэгтэй вэ гэхээр бид хамтдаа ямар гэр бүлийг бүтээх гээд байгаа юм бэ гэдэг яриа маш чухал. Манай гэр бүлийн алсын хараа юу юм? Бид нарын үнэт зүйл юу юм? Мөн чанар юу юм? Миний гэр бүл 10 жилийн дараа, 20 жилийн дараа, хүүхдүүд том болсны дараа хэдүүлээ ямар байх вэ? Миний гэр бүлийн үндсэн амьдралын үндсэн зорилго юу вэ гэдэг юм. Том цаа талын асуудлыг ярих хэрэгтэй. Цаа талын том шийдлийг олох хэрэгтэй. Цаа талын том дүр зураг гарчсан байгаа цагт жижиг наа талын өөрчлөлтүүдээр хамтран ажиллах, хамтран шийдэх амархан болдог. Гэхдээ энэ нь цаг хугацаа орно. Манай нөхөр битээр одоо яг цуг байгаад одоо 6-7 жил болж байна уу? Танилцаад дандаа хол амьдраад идэг гэсэн. 10 жил болж байгаа. Одоо л жинхэнэ хамтын ажиллагаа гэдэг дээр хамтарч эхэлж байна. Өмнө нь бол зогтаадаг байсан. Өмнө нь бол ингээд одоо гэр бүлийн үнэт зүйлс хамтын амьдрал зорилго ингээ ярихлаар тоглоом хийгээд өнгөрдөг ч юм уу. Тийм байсан бол одоо жинхэнэ амьдралын утга учир юу юм бэ? Хойлоо хэн байх юм бэ? Хойлоо ер нь хүүхдүүдэд яаж хүмүүжүүлэх юм бэ? Ямар үнэт зүйлсийг өгөх юм бэ гэдэг тухай өөрсдийнхөө тухай их хамтардаг болчиход байна. Тэгэхээр ингээд цаг хугацаа орно, жоохон нэвчээртэй бай, зөөлөн ханд. Гэхдээ эрэгтэй хүнтэй хандахдаа битгий ичхүүрийг эрэгтэй хүмүүсийн дотор
гүн гүнзгий суусан ялангуяа Монгол эрэгтэй хүмүүс нь гүн гүнзгий суусан нэг зүйл байгаа. Тэр бол ичгүүр гэмшил байдаг. Юу гэхлээр бидний хүмүүжлийн арга барилтай холбоотой тийм ээ. Эр хүн ингэдэггүй. Чи яагаад ингэ уйлаад байгаа юм? Шууд ичгүүр өгч байгаа. Тэгээд ичгүүрийг гүн гүнд нь суйрлуулсан учраас эрэгтэй хүн альва зүйлд ер нь ичгүүр эрэгтэй хүн маш түрэмгий байдаг. Нэг юм хэлэнгүүд маш түрэмгий хүчтэй уцааралж бухимдаж гарч ирж байгаа бол тэр хүний дотор ичгүүр байна гэсэн. Өөрөөсөө ичгүүр байгаа гэсэн. Тэгэхээр бидний амьдралд байгаа эрэгтэй хүмүүсийн донд ичгүүр яах аргагүй ингээд гүн суучихсан байдаг. Тийм учраас зөөлнөр, аяар, алгуурхнаар, уян зөөлөн сэтгэлээр ингэж тойроо байдлаар хандаж ингэж зүрхийг нээх хэрэгтэй. Тэгснээс чи зүрх чинь хаалттай байна. Чи ийм юм ярьж чадахгүй байна. Чи болоогүй байна. Чи яагаад ингэж чаддаггүй юм? Миний сэтгэлийг тайвшруулж яагаад чаддаггүй юм гэдэг ингэх юм бол дахиад олон жилийн туршид тэр хүний сонсож ирсэн тэр эмийг л давтаж байгаа. Дээрээс нь тэр хүний доторх гүн ичгүүрийг өдөөж байгаа учраас нөгөө нэг Монгол ухаанд ярьдаг уран эмэгтэй хүний уран нарийн ухаан. Энэ зайл биш шүү. Эмэгтэй хүний уран нарийн ухаан гэдгийг зайл гэж ойлгодог. Зайл биш. Чин сэтгэлийн дээр уян хатан нээлттэй зөрсдөг. Нээлттэй уян хатан байдлаар эрэгтэй хүнийг ингэж аяар нээх хэрэгтэй л дээ. Тэг үнэхээр нээгдэхгүй туйлын нарциссист хүн байж болно. Үнэхээр тэр нарциссист хүн бол танд хэрэгтэй зүйл магадгүй тэр харилцааг таслах байж болно. Тэр харилцаа та таслах явцдаа өөртөө итгэх тэглээ эргээд хүчээ ингээд эргэж олж авах нь тий. Liberation хийхдээ эрхчлөөг болж авах нь шүү дээ. Лайв хадгалагдана. Өөртөө ажиллаад гоё хөвчлөлтэй болохоор хардаад харин тийм нөхрүүд их хардж байгаа байхаа. Хардалт их бий. Хардалт чинь банд буюу хагидах гологдсон дээр багийн мэдрэмж травманаас их үүдэлтэй. Нэгэнд их хардж байгаа бол хардалт бол тэр хүнд байгаа асуудал болохоос биш таны дотор байгаа асуудал биш. Хууралт ч гэсэндээ хууралт гэрээ таны ингээ хуураад араа чинь тавьсан бол тэр араа тавьсан хүнд асуудал байгаад байгаа болохоос биш таагаа өцөглөнтэй гоё биш гэсэн үг шил дээ. За тэгээд хардалт энэний тухай ярих юм бол бүр явж өгнө. Одоо би ингээ дуусгая. Тэгээд эргээд хэдүүлээ. Эх 7 хоногт уулзцгаая. Эх 7 хоногт би ямар сэдвээр яриулахыг хүсэж байна, юу сонсохыг хүсэж байна гэдгээ чатаар, бас комент байдлаар үлдээгээрэй. Сайхан амарцгаагаарай. Олон сар уулзаагүй, хараагүй хүмүүс маань эргээд орж ирсэн байна. Хэдүүлээ эргээд уулзах цаг гарах байхаа. За баяртай бүгд амжилт хүсье.